What's up guys? За уулзалтайг уудсан байна. Reaction channel-аараа ингээд иргэн уулзж байгаа 5 хүнтэй баярлалаа. За зөвхөн хүн дөрөж үзсэн юм аа. Яг тэгдэг. Йоо, за юу ацхан залуучуудаа өнөөдөр ашигтай юм чи. Бодлоо. За Mebrent featuring цоо гинэ. Тэгээд тамхилах зуур чагт тамхилах зуур 01 гэж. За хамгийн ихний за бүгд хамтаа сонсцгоо. Мик зүйлээ хоёр талаас бичсэн байна. Bit by time. Урдах цам гинэхэн тавигдах дуугаа. Сайхан бод жоох тамхилах зураа. Энэ бол биш бусдыг тарихдах ухаан. Хэлэх гэсэн санаа нь яригдан удаа. Үглэж таасан, мэдрэмж минь нүлэмж таасаг. Холдож чаддаггүй хос шиг нэгээ үргэлж сансан. Би түүнийг төрүүлж харсан, тэгээ дараас нь дагсан. Би зүрхэн дээрээ даасан, дараа нь гараас нь барьсан. Надад гомджээ, миний доторх би нэгэн толджээ. Одоо боцаагүй. Дуу юу утсан те? Хин Mebrent. Нэг удаагүй шүү дээ. Нэг сар яргаа загстаа. 5 сар болж байгаа юм шүү те. Тийм. Өмнө нь тэгтээ мега ойрхон дуу гардаг шүү дээ. Тэгвэл ер нь ийм хөл хуцаад байсан шүү дээ. Тийм үү? Тэр нөгөө амар удаан баг жил мэл байхгүй байж байгаа орж ирж байгаа юм шиг. Гүү тэг байж байгаа бай. Тэгээс аюугаа CC хийсэн байна. Одоо энэ CC хийж чаддгүй хүмүүс их байдаг шүү дээ. Тэг ямар ч сан CC-г бол гоё хийсэн байна. Тэг үг сүүл холбоотой бол угаасаа ярилдахгүй. Тэгэл энэ дээр ингэж гоё юм шидэл нэг паузтай ингэж орж ирлээ. Юу гоё. Угаасаа Хөгжилтэй хампайхад дүүргэл чантай миний доктор байдаг бэцхэн рэпер мига одоо жантай надад бол сайхан хэрэгтэй хипхоп бодлож ивэ дүүр цайлах өнгөрсөн ирээд үзүүлж мэдрэмжээ бас хорцоо айлгах би бас олон шин зүйлийг өөрөө турших дуртай тиймээс хайн дээрээ бас хаяа шүрших дуртай одоо бүгд харцгаа сонсоо дараа сурж авцгаа миний флоу үргэлжлэх цагтаа бүгдийн цаг нь яг цагтаа хипхоп бас би саасан хипхоп надад салахгүй байна үнэндээ бол сансан худлаа намба чадахгүй байна хамгийн сайхан энэ бол хамгийн сайхан шээ. Уцаа унгаад авах дэлгэц нь хараагүй байдаг шээ. Хамгийн сайхан энэ бол хамгийн сайхан шээ. яа гэтээ яг гоё зөвлөлөө шүү дээ. Нөгөө би бас яг өнөөдөр хуцаа ангараа. За Тэгээ авахт нь дэлгэц хараагүй байсан. баярлалаа. Наач үг хэлэхгүй болсон. Энэ бол хамгийн сайхан шээ. Маш том хүндэтгэлтэй зүйл болж байгаа энэ бол. Ингээд амар үлбис юм болоо. За нэг үлбис юм болоо. Бисээ тийч зүгээр юм хийгээд бэжсэн чинь гинт ингээд бүр ингээд сонссон ч бүр амар шааж ин. Тэгээд яг үгийг бас харъя. За Би дараа л та. чи. За окей. Үрээр босоод бичиж эхлэн өртөж өглөөний нарнаас тиймээс миний дөө миний дуучин эможикний бүглөөсөө гаргаан менчэн алтан гэж яахгүй өгчөн бүсгүй хүн хоёр дээ цээжин даага цочил галыг контра жосто болохгүй хипхоп би мэдэрсэ нэгэр цостай мэт олон мутхыг хүндсэн нэгэн тустай гэж гол нь олны хүсдэг шитийг хийх л ёстой байж гэхдээ тэр чинь би бишээ тиймээс хамгийн сайхан энэ бол хамгийн сайхан шээ Уцаа онгаад авах дэлгэц нь хараагүй байдаг шээ. Хамгийн сайхан энэ бол хамгийн сайхан шээ. Уцаа онгаад авах дэлгэц нь хараагүй байдаг шээ. Гурдах цом гинэхэн тавигдах дуугаа. Сайхан бодож жолоо тамхилах зураа. Яа энэ бол биш бусдыг тарихдах ухаан. Хэлэхгүйсэн санаа нь яригдан удаан. Улаанбаатарын амьдрал амарч юм. Удаан хүлээсэн хаврэх. Ямар эвгүй дуустдаг бидрэгтэй цоо энэ чинь одоо хөгжимтэй хөгжимгүй хүсвэл би өглөө үүнийг чаддаг болохоор би энэ бол миний хобби болохоос биш ямар нэг утга учир гол биш чанартай чанар рэпер бүгд л сангаж байна өглөхдөө би мангасаа яг л 15 толгойтой мангас байна амьдралыг үзэх хүсэл минь намайг иш хөтөлсөн гараанаас хөтөлсөн замаа би төтөлсөн хамаа би хөтөлсөн хойно бусдаас алдаг хаймааргүй байна. Тийм баймааргүй байна. Тиймээс ч одоо алдаж онож үдсээр хөгжиж байна. Тарих минь титэм вирусээр биш титэм үгсээр өвчилж байна.
Бид нар яг ямар нийгэмд амьдардаг вэ? Таалаа хувьдаа жаргалтай л байна уу? 30 хүрсэн ч эцэг хийгээ хажууд тэгээд гүзээ сууж таргалсаар л байна уу? Өдөр хоногийг даргалсаар л байна уу? Сошиал орчин төсөөллийнхөө дүрийг бүтээсэн цэцэн цэлмэг цэцэг цэврүү шиг баян тансаг. Гэхдээ амьдрал дээр бол тийм биш. Хараал хилдэг, буудаг иддэг, над шиг чам шиг. Боловсон яриатай, жаргалтай, царайтай хүмүүсийн хийдэг зүйл нь лайк зүрх дараарай, намайг дагаарай. Сонгуулиар тэдний хідэн булаагаад дэлгэж хөдөлгдөхийг нь хараарай. Бусдын бүксийг уриалгахын долоодог. Тийм хүмүүсээс хамааралгүй оюуны дархлаатай бол тэгээд дахиад угаалгахаа болоод. Залуус нь шоуны донтой, алкохолны хамааралтай, залуу насны гих тодтголтой алдаа бол бүр арай л ихтэй. Тэмбүү хүний амьд төрдөг байсан бол монголчууд одоо 2 сая 500 уган задлаад хэрэглээд боогоод хогийн санд хайхан зөө. 100 бол охтын үйлрэлш. Үлбэсэн залуус нь банцлын сөхөн нөгзөрөө наалахт нь хөхнөөс нь базаадлаа. Залуу минь чи ийм нийгмийг бүтээлсэж байгаа бол чамаг охинтой болсон хойно карма дагцаач часаа. Хойдоо аав нах зүйлийг яа гэхэд төрсөн эцэг нүрээ хүчирхийлдэг гаж үзэгдэлтэй. Адуу хүртэл төлөө бишигдэг үү? Тэгвэл малнаас дор хүмүүстэй яаж тэмцэх вэ? Яаж үзэлцэх вэ? Хүүхдийн хүчирхийлэлтэд зэрэгцэж амьддаг. Юу ч хараагүй юм шиг, эсвэл хараагүй юм шиг, юу ч хийж чаддаггүй, хөгжлийн бэрхшээлтэй юм шиг нуугддаг, твчдэг. Тийм хүмүүс бол хансаад нь харин хөгжлийн бэрхшээлтэй хэдэн дуурдаг тэнцдэг. Танихгүй хүний өөдөөс үгэлж үзээгүй шалтан бацаа. Эцэг ихтэйгээ муудалцахтаа бол арслан заа. Нүдрүү нь харж байгаа төсөгсөн хайрыг нүгүсгдэг. Хорвоо дээр намайг ойлгох хинч байхгүй гэж хэлээд амиа игүүтгдэг. Хүн болгон тэр замыг тойроогүй дайсан. Тийм болохоор бицхан богд минь тайм шиг. Хэрүүлээ болоод гэрүүлээ бодоод гэр бүлийн тогоонд ойлголцоод болоод аавгаас огт үргэлж би л том болоод айх уухгүй гэж боддог жаал. Одоо хаалцуу хайхтаа хүүхдээгээ нүднээс толинд харсан юм шиг болдоггүй та. Цаг хугацаанд үлдээсэн нэг үеэр солигцоо. Босны яг хэвэндээ. Энийг өөрчлөе гэж оролцдоггүй, оролдож гэж боддоггүй. Чам шиг хүндэл угаасаа тэрэндээ. Үтэлсэн л бол таны зөв. Настай хүнд үг хэлэх хориотой агцхан алдсан хэрэг болно. Залуу хүн шаардлага тавиад энэ таны буруу гэж хэлжүүл цадгийн алдсан тэнэг болно. Бидний үед юм байгаагүй. Одоогийн хүүхдүүд бла бла. Та нар бүгд сонссон л. Хуцалтай хөгшөө. Та ч залуухан халуухан насандаа цэмбиж бас дөргсөн л баг. Согтхоороо Монгол хийж нэгэндээ хэр бэрэ гаргадаг бол тэр Монгол бахлаа бүх толтой бөксөндөө чиг. Чиний бахарах ёстой зүйл бол тусгаар төгнөр эрхчлөө. Би нэгтээ мондоо болж өссөн л биш. Юм үзэж ном сурах тусам амьдралыг үзэх үзэл нь хөвсөж байна. Надад ч бас төрөөч бодолж алдсан өвчнөө байгаа тэр үеэл дурсаж байна. Олон шашин, олон бурхан байгаа. Хооронд нь бити зөөрөл. Айлч улс орнд шашин битгэх юм бол тэгээд зөөрөл. Манад бол ихтэй гэдэг хэмжээс хэд дахин давсан биз. Биднийг хамгаалах ёстой төрийн түвшээд нь өөрсдөө бурхан даатгуулж байхад нь харсан биз. Итгэдэг бурхандаа даатгуулдаг хэрнээ даатгалын компани дар насаа даатгуулахыг муу ёр гэж үздэг. Хит их материалыг үзэлтэй машин тэргээ өөрөөсөө илүү хайрладаг шүтдэг. Юу гэж чиний жолоод хур чадвар боломжтой байдал чамайг аваар ослоос хамгаалах болохоос толиндоо зүйлсэн хадагла биш. Бид нар эцэг эхээсээ өв соёл, зан чанар, зан заншлыг өвлж явах ёстой болохоос зан үйл шашинлаа биш. Хүүхдийг хүчээр хүмүүжүүлдэг, хүсэл мөрөөдлөө хэлэхэд нь том том юм ярьлаа гэж инээгээл тэнэгтэй л. Уг нь бид нар олимпиадын авраг биш, олимпийн авраг, олон улсад гарах entrepreneur хүмүүс ирээдүйд хэрэгтэй. Боловсон хүч гэж байхгүй, боловсрол хүч гэж байхгүй, сэхэвний давхаргаа үзэн яддаг болохоор боловсрыг гэж боддог хүч гэж байхгүй. Оюуны өмчийг бол олондаа гიშгсэн тэрийг нь хамгаалсан дөрөвтэй хуйлгүй. 5 төлөө кино контент үзээд сурч л та. Хүн амтнаас чатар хуйлгүй. Тэгснэ хэдэн сая уцтай тэрийг гайхуулах дуртай. Сайн хэрэглэж бол мэддэггүй. 5 аппликейшний хооронд хэрэглэдэг бол утас чинь хичнээн үнэтэй байгаад ч нэмэргүй. Тэр гिचэн антик хүртэл ижилгүүснээ сонирхож төрдөг байхад тийм хүмүүсийг гадуурхах хүсэлтэй. Энэ бол яг л адилхан зүйл. Бусдыг яс өмнөөс арьс өнгөөр ялгуурлах үзэлтэй. Хийж бүтээж байгаа цөөхөн хэдийгээ үгүйсгэн өөрөөсөө илүү хүн харахаараа өмдөндөө тусах шахах ийм атаархуу замтай. Найз нөхд нь амжилт гаргахаар өөрийгөө сул дорогоор мэдэрдэг. Өрөвдөлтөө царай гаргаж нусаад тахна. Тийм найзууд бол тамтай. Хандуу цуглуулж өвчтөе хүмүүсийг авардаг. Гэхдээ мөнгөс илүү харж бүрдсөөр л гэдэг. Үнэн дээр хандуу цуглуулж олны танил анх их хамаатангүй өчнөө хүүхдүүд өгөж үргэлжсээр л гэдэг. Тогтцоо өөрчлөлтөн зөв. Хуулийн системээр нэг нэгээр хичнээн хүний амийг аврах бол зарчим этгээдүүд хараа гэлтгүй юм дээр яаж давах бол тэнгэрийн замгүйр яаж попрохын оронд хүнсний аюулгүй байдал санаад байна. Тэгээд жинхэнэ аварч байна. Одоо яг юуг яг яаж хийвэл нөхцөл байдал нэрдгийг хинч мэддэггүй. Мэддэг хэд маань тэгээд тэнэгдүү гэж одоо юу ч хэлдэггүй. Байн. Йоо. Амар. дуусч нэг зад загнууллаа. Нөгөө нэг Токагийн нөгөө нэг анхны ихтгэл нь штэ. Тэрнээс хойш яг ингэж ийм мэдрэмж авч байгаагүй. Гоё мэдрэмж авлаа. Тэгээд сүүл холбоотыг болоод амар байна тий. Сүүл холбоотыг нөгөө утга мотор шүлэг уншиж. Тэр мега уусаа сайн л да. Дийлдэхгүй. Амар. Миний амбар амар шааж. Зүгээр төмөр. Би эхлээд нөгөө эхний хэсгийг хальт сонсчоод тэгээ дараа нь тухтаа сонсгоо. Хадгалсан байсан. Яг
гоё хадгалтай хийлээ. Тэгээд үнэхээр за ярилцах юм гэвэл за комеди юм бол болчихгүй. шүү дээ. Их сургуульд одоо лекцийг баг ингэж ордог бол оюутнууд нийлээ юм юм биш үү те. Сотора Монгол гэж бира гаргадаг бол тэр бахархлаа хөх толбондоо бүгсэндэж тимэт Instagram-д IGTV хэлбэрээр оруулахгүй юу тэгвэл олон хүнд бас хөрөх байх та. Зүгээр юу яачих вэ? Мега хөшин зүгээр TikTok тийм. Тэгтээ бүр амар байна. Амар. Яг сонсох хөстэй хүмүүс нь баг бүгдээрээ TikTok дээр байгаа шүү. Хүүхдүүд гэж юу? Ер нь бол яг хүүхдүүд залуучууд Гэтэ залуучууд ер нь бид нар ч ер нь хийсэн биш. Өнөөдөр залуучууд маань бид шаардсан. сонсох ёстой. Өнөөдөр залуучууд бид тамхилах зураг сонсох ёстой. Дахиад энэ бол wall нэг юм биш үү? Volume нэг. Тэгээд дахиад дараагийн 2 дахь дугаараас гарах юм байна. жилийн дараа гарах. Volume нэг юм уу? Үгүй л үдээ. Тамхилах 0.1 гинэ. Би бол тэгж бодохгүй байна. Миг бол шууд дорн. Тамхилах зур project ихний дугаар ингэж орлоо нэ. Дараагийн дугаар амар араас айс вэ. Team Up-ыг subscribe даа. Team Up гэж юм байна. Өөрийнх нь юу юм уу? Энэ гэхдээ миний шинэ аккаунт. Гэхдээ өөрийнх нь Энэ нөгөө нэг Team Up гэдэг нь одоо гэхдээ Mabirant тийм тусдаа. Шинээр дахиад юм Team Up-а хөгжүүлж байгаа юм байна. За энэ чи лайк дарчи. Энэ болохоор миний Altac 47 гэдэг шинэ channel байгаа. Жон доош бүлэгтэй. За өөр амар IGTV. Гүр монголчууд бүгд сонстугай. Гэтэ яг энийг сонссон чинь зүгээр яг амар гоё сүлд холбож ирмээр санагдчих шүү дээ. Надад санагдаж байна. Тийм. Mabirant бол амар энэ ч бичиж байгаа камер. яг энэ гадаа чиний машины жил бензин дуслаа хаймар. бис энэ хаймрыг чиглэх гэдэг чинь Mabirant ирээдүйд аав хаймр гэж хэлэх гэдэг чинь. Хаймартай шүү дээ. Амар. За амар байлаа. Respect. За respect юу гэлээ тэрийг Mabirant-аас авчихлаа. Монголын хипхопоос respect. За Тэр respect Mabirant. За тэр гэж. За тэрийг хэлгүүн за. Тэр хэм минь зайлж Болоо өшөө. За баярлалаа. Үзэн Үзэн шүү. Заавал үзэх хэрэгтэй. Энэ бол За одоо шууд үз. би бүр цаанаас хэллээ.